Улсын хурлын гишүүн даваа сурна. Үндсэн хуулийн эргэлт биш үз. Үндсэн хуульд төр ард түмний мэдэлд байна гэж заасан байдаг. Нин нугуй хэлэхэд энэ удаагийн үндсэн хуулийн өөрчлөлтийг буй дагаж хүзүү гэдэг зүйл болох гээд байна. Сонгуулийн тогтолцоо хуулиар зохицуулна гэдгийг үндсэн хуульд оруулж байгаа нь буруу. Намын нэрээр хэдэн хүн байнга сонсогддог тогтолцоор л орох гээд байна гэж харж байна. Ийм тогтолцоог үндсэн хуульд оруулж баталгаажуулж болохгүй. Тэгвэл үндсэн хуулийн эргэлт болон TV9 телевизийн 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн ярилцлагада нэвтрүүлгээс. Улсын хурлын гишүүн Эрдэнэбат ерөнхийлөгчийн саналыг аваагүй. Ерөнхийлөгчийн санал аваагүй. Үндсэн хууль хэлэлцэж журмын тухай хуульд тусгасан шаардлагыг хангаагүй. Хуучин дэгийн хуулиар хэлэлцэж байгаа нь буруу. Олон хорон түрээд батлах зүйл рүү явж байна. Хууль журмын дагуу эхлүүлэх хүртэл хурал дааныг ардчилсан намын зөвлөл орхихоос өөр сонголт алга. Улсын хурлын гишүүн мөн хоригл. Зарим заалттай санал нийлэхгүй. Ажлын хэсэгт орсон ч үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах төслийн зарим заалттай санал нийлэхгүй байгаа учраас гарын үсэг зураагүй. Ялангуяа засаг захиргааны асуудалтай холбоотой бүлгийг дэмжихгүй байгаа. Улсын хурлын гишүүн Бямб цогт. Хүнийг сонгодог тогтолцоо өөрчлөгдөөгүй. Хүнийг сонгодог байх тогтолцоо өөрчлөгдөөгүй. Ээлжид сонгуул болохоос өмнө 1 жилийн өмнө хуульд өөрчлөлт оруулахгүй гэж үндсэн хуульдаа зааж өгч байгаа. Зууны мэдээ сонин 2019 оны 4 дугаар сарын 17. Улсын хурлын гишүүн Луу Болд хэлэлцэх тусам эргэлзээ төрж байна. 1992 оны үндсэн хуулийг судлаачдаас өөр уншсан ойлгосон хүн байдгүй. Хамаг болохгүй бүтэхгүй юмнууд үндсэн хуульд байгаа мэт ярьж олон түмэнд буруу ойлголт өгч ирсэн. Өнөөдөр үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар хэлэлцэхдээ зүйл заалт бүрээр нь нэг үрчлэн яриад ард түмэнд нэлээд сайн мэдээлэл өгсөн. Бараг хичээл зааж байгаа мэтэр ярьж байна. Өнгөрсөн хугацаанд яагаад энэ хуулиан зөрчиж ирснийг одоо л ойлгож байх шиг байна. Маш ойлгомжтой зааж өгсөн үндсэн хуулийн араас нь ямар олон хуулиар зөрчиж байсныг ойлгосон байх. Энэ удаагийн өөрчлөлтөөр сайжруулах гэж байгаа бол тэр их хүрээндээ маш том үндэсний зөвшөлтсөл явуулж ард түмнэрийн дэмжсэн тохиолдолд батлах боломж харагдаж байна. Гэтэл хэлэлцэх тусам эргэлзээ төрөөд байна. Яг өргөн барьсан хүрээнд нь харвал маш их дутагдaltaй асуудал байна. Засахгүй л бол өргөн барьсан чигээр нь батлах боломжгүй. Уг нь дордуулсан заалтуудыг засах гэж байгаа нь зөв хэдиж хэлбэр төдий засвар хийгдсэн байна. Үндсээр нь өөрчлөх асуудлууд байна. Дордуулсан 7 өөрчлөлтийг засч байна гэж худлаа ярих юм бол нэг мөр засах гэж байгаа бол бүгдийг зас. Хэрэгтэй заалтууд энэ нэмэлт өөрчлөлтөд байгаа ч гэсэн хэрэггүй байгаан оноогүй өөрчлөлтүүд олон байна. Зууны мэдээ сонин 2019 оны 4 дугаар сарын 18.